Тэгээ эх 20-30 жилийн хугацаанд жижиг Азийн орнууд, бас дунд зэргийн Аз орнууд, бас том Азийн орнууд ямар асуудалтай юм бэ гэх юм бол Хятадуудтай хэрхэн харьцдаг юм бэ? Яагаад гэх юм бол Хятадууд тэрбум гарна те эдийн засгийн хувьд номер 1, зэвсэг хүчний номер 1, худалдаа хөрөнгө оруулалт мөнгөөрөө бас номер 1. Тэгээд дэндүү баавартай Хятад бас томоохон асуудал шүү. Япон Хятадууд хоорондоо яагаад алцаад эхэлсэн бэ? Яг үе гэх юм бол 11 сарын 7-нд Япон улсын ерөнхий сайд Санаи Такаичи Тайваны тухайн их хурл дотор ярьсан. Юу ярьсан бэ гэх юм бол Хятадуудтай холбоотой. Хятадууд Япон руу ямар нэгэн дайралт хийгээд үзэх юм бол бид нар арга хэмжээ авнаа, бид нар Тайваныг хамгаалнаа гэж хэлсэн. Хятадуудын хувьд иймэрхүү үг өгүүлбэр хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон. Яг гэх юм бол Хятадууд Азад одоо номер 1 болчоод дэлхийн тайзнаар номер 2. За Америкчууд Дональд Трамп Хятадыг жоохон шах гэж үзсэн. Оросуудаас бити нефт худалдаж аваарай үгүй гэсэн. За энэ тренд хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол хэдүүлээ бүгдээрээ бараг харсан баг 2008 онд Хятадууд Олимпийн тоглолтоо өөрийнхөө нутаг дотор зохион байгуулсан чинь бид нар хэн бэ гэл ерөөдөө нэлийн хүчтэй, нэлийн хурц үзүүлсэн. Тэрнээс хойш Хятадын эдийн засаг дэлхийн номер 2, дэлхийн үйлдвэрлэлийн номер 1, Аз дотор өөрийнхөө жин хүч булчингаа ерөөдөө ашиглаад эхэлсэн. 20 жилийн өмнө иймэрхүү юмыг ингэж сенсацлахгүй байсан. Гэхдээ өнөөдөр 2025 он Хятад Азийн ирээдүй болсон. За Хятадууд ямар арга хэмжээ авсан бэ гэх юм бол нэгдүгээрт элчин сайдыг дуудсан. Одоо Японы. Нэмээд өөрийнхөө иргэдүүдэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол Япон руу бити аялаарай. Япон руу аялах төлөвлөгөөтэй юм бол билетний мөнгөө шилжүүлсэн юм бол онгоцны авиакомпаниудаас мөнгөө буцаагаад аваарай. За энэ дээрээ ер нь бол Хятадын засгийн газар бас батлан даалт гаргасан ямар нэгэн нөхөн төлбөр дээрээ бид нэр тэрийгэ даана. Япон руу явдаг аялал жуулчлалын тоо ерөөхдөө навс буурсан. Жишээлбэл Токиогийн Гинза, Киото хов хоосон. Тэгэд Японд амьдарч байгаа монголчууд би 12 сарын 6-нд Токиодод сургалт хийх гэж байгаа шүү. Анхан шатны хөрөнгө оруулалт, хувийн санхүү, хэрхэн одоо санхүү эрхчлөөнд хүрэхийн тулд яах ёстой юм бэ заагаад өгч. За дэлгэрүү мэдээл доор байна. За аялал жуулчлалын салбар ганцаараа биш, ерөөдөө худалдаа 8 хамтын ажиллагаан дээр Хятадууд ер нь юу хийж эхэлсэн бэ гэх юм бол Япончуудыг чангалаад эхэлсэн. За элчин сайдын яам тэгээд арга хэмжээ авсан. Хятадд байгаа Японы элчин сайд нь ерөөдөө уучлаарай гэсэн Япончууд элчин сайдын ажилтан Хятад руу илгээсэн. Тэгээд тэр уулзалт хэрхэн болсон бэ гэх юм бол энэ зурагнаас та харж болно. Хятадын элчингийн ажилтан ерөөдөө нэлээд бүдүүлэг Япон талдаа харьцаж байхдаа гараа Германаасаа гарахгүй. Тэгээд энэ видеог харцгаа. Хин гуйж байгаа юм бэ? Хин баавартай юм бэ? Хин нүур алдчихж байгаа юм бэ? Хин бүдүүлэг байх одоо боломжтой юм бэ гэх юм бол энэ зурагнаас шууд харагдаж байгаа тийм. Хятадын тал нь ерөөдөө айгу nonchalant баавартай. За тэгээд хүмүүс юу гэж ярьсан бэ гэх юм бол за Япончууд ерөөдөө бууж өгч явах шиг байна. Тэгээ энэ буцаага тайвшрах хандлагатай юм байна. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрүү мэдээл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрүү мэдээл байгаа. За тэгээд хүмүүс юу гэж ярьсан бэ гэх юм бол за Япончууд ерөөдөө бууж өгч явах шиг байна. Тэгээ энэ буцаага тайвшрах хандлагатай юм байна. Үгүй. Хятадуудаас ямар шаардлага ирсэн бэ гэх юм бол танаа ерөнхий сайд хэлсэн үгээ буцаагаад авна уу гэсэн чинь Японы засгийн газар үгүй. Манай ерөнхий сайд хэлсэн юм а хэлсэн. За тэгээ Nikkei Asia юу хэлж байгаа юм бэ гэх юм бол 2012 онд болсон дипломат кризис дахин эхлэх гээд ах шиг байна. За Хятадууд China says trade cooperation with Japan severely damaged over Taiwan comments. Японы засгийн газар гэхдээ энэ дээр яг нэгтцсэн ойлголт байхгүй байх шиг. Зарим хүмүүс юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Хятадын аялал жуулчлал худалдаа хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа Хятадуудын мөнгө бид нэр хэрэгтэй. Нөгөө их орон Япончууд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Хятадуудаараа ерөөхдөө яадаг юм бэ?
За тэгээ Тайваны асуудал ерөөдөө тэрэн дээр ерөөсөө зогсоогүй дуусаагүй. Тэгээ Япончууд бас нэмээд юу хэлсэн бэ гэх юм бол тэгээ Тайвантай ойрхон байгаа Япон арал дээр бид нар юу байршуулах юм бэ гэх юм бол зэвсэг байршуулна, пуужин байршуулна. Япон улсын батлан хамгаалтын сайд юу ч хэлсэн бэ гэх юм бол Тайванд ойрхон цэргийн бааз дээр бид нар одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө олт хийн. Зэвсэг ерөөдөө тийшээ тээвэрлэн тэнд угсарна. Яагаад вэ гэх юм бол тэ Тайваны иргэн тойронд байгаа Японы орон нутгийг бид нар бас өөрөө хамгаалах ёстой. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Тайванд ер нь Окинава маш ойрхон байгаа учраас. За. Тэгээд батлан хамгаалтын сайд бас нэмээ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол тэ Японы хувьд Азад тэ томоохон аюулууд бий болж байгаа. Ямар төрлийн аюулууд юм бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны үеэр байгаагүй аюулууд. Хинлүү чиглэсэн комент юм бэ гэх юм бол Хятад руу чиглэсэн комент. За тэгээ өнгөрсөн жил Японууд бас юу хийсэн бэ гэх юм бол Америкийн цэргийн албантай хамтарсан ерөөдөө бэлтгэл ажил хийсэн тэр Тайвантай ерөөдөө ойрхон. За нэмээд Японууд ямар захидал явуулсан бэ гэх юм бол Нүүб рүү захидал явуулсан. Антонио Гутиерес рүү. За тэгээ тэн дотор юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол энэ бидний буруу биш ээ. Энэ Хятадуудын буруу. За тэгээ сүүлийн үед тэ зарим орнууд арай даварж байгаа. Аз дотор ерөөхдөө тэ далаа дотор газар нутгийн хувьд, зэвсгийн хувьд тэгээ өөр тусгаар тогтол нь бий даасан улсуудын эрхлөө хаалтаж эхэлж байгаа юм аа. Мэдээж Хятад руу илж байгаа. Энэ захидал дотор юу агуулсан байгаа юм бэ гэх юм бол нөгөө South China Sea, Sea of Japan дотор Хятадууд ер нь бол өөрийнхөө тэ зэвсэг хүчин байлдааны явц гих мэт шин ашиглаж байгаа. Нэмээ хэлэхэд Филиппин, Таиланд, Вьетнам гих мэт шин орнуудтай ерөөдөө баг зэргийн маргаантай байгаа мэдээж нэмээд Тайван. За тэгээ Японууд энэ захидал дотор бас юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол Япон Хятадын харилцааны үндслэл юу юм бэ гэх юм бол 1972 тэгээ гар үсэг зурсан хоорондын тохиролцсон документ шүү. За тэгээд ер нь бол бид нар үргэлж их тайвны төлөө тэмүүлсэн. Тэгээд тэр захидлыг ерөөхдөө та нар уншаарай. Тэгээд маргаан тэр документаараа дамжуулаад ер нь бол шийдвэрлэх боломжтой гэсэн үндслэл юм хэлсэн. За тэр документыг ерөөхдөө ингээ харахад уншихад хизээ байгуулагдсан байх юм бол 1972 оны 9 сарын 29-нд. За тэгээд хиймэл ухаан Gemini одоо Google-ийн хиймэл ухаан юу хэлж байгаа юм бэ гэвэл тэ is a master class of diplomatic ambiguity. За юу юм бэ гэх юм бол дипломатийн төвшөнд маш буурхий санамж бичиг. За энэ санамж бичгээр дамжуулаад Японууд юу хийсэн бэ гэх юм бол Тайваны тэ дэмжлэгийг ерөөдөө байхгүй болгосон. Тайваныг тэрнээс өмнө ер нь бол тусдаа улс гэж хэлдэг байсан бол энэ захидлаараа энэ санамж бичгээрээ дамжуулаад маш буурхийгээр юу хэлсэн бэ гэх юм бол Тайван бол тусдаа орн бол биш. Бид нэр Хятадуудын хэлж байгаа шаардж байгаа үгийг бид нэр хүндэлнэ. За тэгээд Хятадууд өөрөө юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Taiwan is an inalien part of the territory of the People's Republic of China. Taiwan бол Хятадын нэг хэсэг. Дууса өөр ярих юм байхгүй. За Японы хариу юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нэр тэрийг хүлээн зөвшөөрж байгаа гэж юусоо хэлэхгүй. Юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол Японы засгийн газар ойлгож байна, хүндэлж байна. Одоо юу ойлгож байгаа, юу хүндэлж байгаа юм бэ гэх юм бол Хятадуудын байр суурь. Гэхдээ бид нэр Хятадуудын хэлж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрж байгаа гэж юусоо хэлээгүй. Гэхдээ энэгээр дамжуулаад юу хэлсэн бэ гэх юм бол Тайванчуудыг өнчрүүлэхгүйгээрээ өнчрүүлсэн. За тэгээд тэр санаж бичиг зурагдсныхан маргааш Японы гадаад хэргийн сайд юу хэлсэн бэ гэх юм бол Taipei Тайваны нийслэл ямар нэгэн байдлаар тэр санаж бичиг хамтын ажиллагаа дипломат харилцаа ерөөхдөө дуусаа. Тэ ямар нэгэн байдлаар тэр албан ёсны гэрээнүүд бүгдээрээ хүчингү болсон. Тэр өдрөөс хойш Японууд албан ёсоор Тайвантай харьцаа болсон. Одоо гадаад хэргийн сайд явуулахаа болсон, тэндээ элчин сайдтай байхаа болсон. Тийшээ ямар төрлийн хүмүүс явуулж ирсэн бэ гэх юм бол хувийн хөвшлээс эсвэл засгийн газраас аль хэдийн тэтгүүрт гарсан. Гэхдээ тий алтан тушаал хашж байгаа хүнийг дахиж Тайван руу явуулаг. За тэгээ энэс хойш ерөөхдөө Япон Хятадын харилцаа Тайваны асуудлаар ерөөхдөө тайвширсан.
Тэр нь одоо буцаагаад байхгүй болж ах шиг байна. За тэгээ Япончууд одоо тий энэ Taketomi, Ishigaki, Tarama тэгээ хамгийн гол нь энэ Yonaguni арал дээрээ одоо юу их гэж байгаа юм бэ гэх юм бол зэвсэг нэмж байшуулах гэж байгаа. Тэгээ Japan will deploy medium range missiles to Yonaguni Island. Тэгээ энэ арал ерөөхдөө Тайванаас 110 км-ийн зайтай одоо Улаанбаатар дархнаас 2 дахин ойрхон гэж хэлж болно. Тэндээ ерөөхдөө дунд зайны пуужин байшуулгаар орсон. Нэмээд тэнд байгаа цэргийн баазаа томруулах гэж байгаа. За тэгээ Япончууд бас саяны G20-ийн уулзалт дээр одоо эдийн засгийн хөвтөл хамгийн жинтэй 20 улсын холбоон дотор бидний Америкчуудтай холбоо хамтын ажиллагаа төвшин нөхөрлөл маш зузаан шүү гэж хэлсэн. Юу хүсэжсэн бэ гэх юм бол Дональд Трампаас тусламж хүсэжсэн баха. Гэхдээ та санах ёстой. Дональд Трамп дөнгөж сая одоохондоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол Хятадтай худалдааны хилцлээ ерөөхдөө эзлэх гэж байгаа. Тэгээд Дональд Трамп ер нь бол твит гаргасан. Тэн дотор нэг ч Тайваны тухай юм дурдаагүй, нэг ч Японы тухай юм дурдаагүй. Юу гэж хэлсэн бэ гэх юм бол дөнгөж сая Ши Жинпингтэй ярьлаа. Ши Жинпинг намайг Хятад руу урьсан, би хүлээн зөвшөөрсөн. Нэмээд Ши Жинпинг бас юу хэлсэн бэ гэх юм бол би бас Америк руу аялна гэсэн. Тэгээ онцгойлох юм юу юм бэ гэх юм бол Дональд Трамп ирэх барьсанаас хойш Ши Жинпинг би даасан өөрийнхөө санаачлагаагаараа Америкийн ерөнхийлөгч рүү нэг ч удаа уцаар яриаггүй. Гэхдээ энэ Тайван, Хятад, Японы асуудал гарч ирснээс хойш анх удаа Ши Жинпинг юу хийсэн бэ гэх юм бол Дональд Трамп руу шууд холбогдсон байна. За тэгээ энэ маргаан дуусах шинжгүй байх шиг байна. Тэгээд Японы эдийн засаг таад мэдж байгаа. Tourism нөө аялал жуулчлалын салбар эдийн засгийн 8% эзэлж байгаа. Тэгээд хамгийн том жуулчлал явуулдаг орн хин бэ гэх юм бол Хятадууд. Нэмээд Япон улсын хамгийн том худалдааны түнш хин бэ гэх юм бол бас дахиад Хятад. Тэгээд Японы зах зээл рүү хамгийн том гадаад шууд хөрөнгө оруулагч бас хин бэ гэх юм бол Япончууд. За тэгээд энэ дээр ер нь бол Санай Такаичи Япончууд маш болгоомжтой байх хэвээр. Тэгээд та бас санах хэвээр. Тэр юу юм бэ гэх юм бол бид нар монголчууд Хятадуудад дургу. Гэхдээ Хятадууд заяа Япончуудад бүр дургу. Тэгээ та зүгээр ингээд дэлхийн 2 дугаар дайны үеэр Япончууд юу хийсэн бэ гэж судлаарай. Тэгээд нэг тип үгүй зүгээр Nanjing, Japan, World War II гэж гуглдах юм бол аимшиг юм гарч ирнэ. За тэрийг Хятадууд мартаагүй. Тэгээ одоо жинтэй болсон цэргийн албан хүчтэй дэлхийн номер 2 эдийн засаг болсон удахгүй Америкчуудыг үүсгэж байгаа. Тэр Хятадууд тэрийг бүгднийг сайн мэдж байгаа. Тэгээ одоо хүчээ ашиглана. Тэгээ эх 20-30 жилийн хугацаанд жижиг Азийн орнууд бас дунд зэргийн Аз орнууд, бас том Азийн орнууд ямар асуудалтай юм бэ гэх юм бол Хятадуудтай хэрхэн харьцах ёстой юм бэ? Яагаад гэх юм бол Хятадууд тэрбум гарan үнэтэй эдийн засгийн хувьд бол номер 1, зэвсэг хүчний номер 1, худалдаа хөрөнгө оолт мөнгөөрөө бас номер 1. Тэгээд дэндүү баавартай Хятад бас томоохон асуудал шүү.